Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй үндэсний хөдөлгөөн хэрэгж эхлээд 3.5 жил болж байна. За энэ хугацаанд бол Монгол Улсын хэмжээнд 3000 гаруй том жижиг төсөл хөтөлбөртөө 5-аас 6% хүнтэй 3-аас 5 жилийн хугацаатай хөнгөлөлтөө зээлийг олгоод бүтээн байгуулалтаа хийгээд тоон төхөөрөмжөөр шинжилээд ингээд ажиллаж байна. Хүнсний хангамж аюулгүй үндэсний хөдөлгөөний хэрэгжилт ямар байгаа талаар ерөнхийлөгчийн тамгын газраас хүнсүдэ аж ахуй яамнаас бид нар хамтарсан 4 удаагийн зөвлөлт уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Мөн орон нутагт бид нар 7 удаагийн зөвлөлт уулзалтыг зохион байгуулад байна. 2025 оны эхний хагасны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6%-аар өссөн бол үүний 3.6% нь зөвхөн хүнсүдэ аж ахуйн салбар бий болгосон байна. Энэ салбарт өнөөдөр 58 мянган ажлын байрагч нэр бий болгосон байна. Мөн энэ салбарт одоогийн байдлаар нийтдээ 50 гаруй үйлдвэр цоос нэр ашиглалтанд ороод байна. Монголынхаа иргэдийг эрүүл аюулгүй хүнс хэрэглүүлэхийн төлөө Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн улс үндэстэн даяар амжилттай хэрэгжиж байгааг бас хэлэхэд таатай байна.